Амьдрал олон өнгөтэй. Бас хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх Тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Тод өнгө подкастын маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч, сэтгэл судлаач Баясаа за модератороор цоомоо ажиллаж байгаа бол өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор бас нэгэн эрхэм ирсэн байгаа. Мэдээж амьдралын олон гоё өнгөөс одоо тий бид онцлоод тод өнгөдөө өөр өнгийг одоо мэдээж тий амьдрал дээр гаргаж яваа тэр эрхмийг урьж оролцуулдаг байгаа. Өнөөдрийн маань зочноор хэвлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мөнх Мандах хүрэлцэн ирсэн байна. Ингээд эрхэмцчин танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндээ урьсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд өнөөдөр битэрийн хувьд маш гоё сэдвээр ярих гэж байгаа. Ямар сэдв бэ гэх юм бол мэрэгжлийн сэтгүүл зүйд газарчилнаа гэдэг одоо тий өөрийн гисэн алсын хараа зорилготой хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллагын талаар тэгээд мэдээж мэрэгжлийн одоо сэтгүүл зүй гэдээ ярангуут одоо Мөнх Мандах захиралгүйгээр төсөөлөх аргагүй Монгол улсад тий Мөнх Мандах захирал гэдэг тэгэнгүүт хэвлэл мэдээллийн байгууллагууд маш ихээрээ мэднэ. Харин хувь хүн талаасаа гэх юм бол бас хэр мэдэх болоо гэдэг. Өнөөдөр тэгээд мэдээж Тод өнгө подкаст маань хувь хүн талаас нь тийм ажил мэргэжил талаас нь одоо хийж яваа ажил үүс талаас нь бас хөндөж ярилцсанаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хурж байна. За мэдээж сонсогч та бас 104.5 гэсэн долгион дээр бас бидэнтэй хамтдаа байгаарай. 15 цаг 45 минут хүртэл үргэлжлэн. Тэгэхээр 9986 104.5 дугаар явууц нээлттэй бас комент хэсэгт бас та сэтгэлдээ үлдээж болно. За эхлээд асуумаар байгаа зүйл одоо би бол шууд хүүхэд наснаас хэлмээрээ түрүүнд Мөнх Мандах гэд хэвлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаа гэвэл бүгд мэднэ гэж хэлсэн учраас таны хүүхэд нас те яг тэр хүүхэд наснда магадгүй ямар одоо ажил мэргэжил гэдэг юм уу ямар зүйлийг төсөөлж мөрөөдөж явж исэн бол яаж яваад энэ хэвлэл мэдээллийн салбарлаа орсон бол гэдгээс эхэлмээр байна. За би ч ерөнхийдөө хотын хүүхэд ерөнхийдөө ч яг хотод төрж өссөн. Тэгээд баг байхдаа 23 дугаар сургуулийн одоо тухайн үед бол нийслэлийн 23 дугаар тусгай доод сургууль гэдэг нэг орос багш нартай хичээлүүд нь баг бүх хичээл орос хэлээр явдаг. 3 дугаар ангиасаа монгол хэл тэгээд дээшлэх тусмаа монгол уран зохиол түүх газар зүй гэдэг ингээ явдаг. Ийм сургуулийг төгссөн. Тэгээд тухайн үедээ бол нөгөө бүх хичээлүүд орос хэлээр ордог байсан учраас Оросын ялангуяа сонгодог уран зохиолыг маш их сонирхдаг, уншдаг, тэгээд бас бичдэг, зохион бичлэг талдаа ер нь нэлээд дуртай бөгөөд гайгүй ингээд бичсэн зохион бичлэгийг маань багш маань бас ингээд уншиж өгдөг. Тэр нэг тиймэрхүү байсан. Манай аав болохоор сэтгүүлч байсан. Монгол Улсын их сургуулийн сэтгүүлч анхны төгсөлт анхны тэр ангийн одоо төгсөгчдийн нэг нь. Тэгээд тухайн үеийнх одоо социализмын үеийн гол 5 сонин байсан. Одоо тэр 5 сонины нэг нь хөдөлмөр сонин үйлдвэрчний эвлэлийн одоо сонин байсан. Тэр тухайн тэр сониныг бол эрхлэгчээр нь олон жил ажиллаж ирсэн. Тэгэхээр үндсэндээ бол сэтгүүл зүй тэгээ за бичих гэдэг тэр зүйлд бол их ойрхон явсан. За тэгээд ер нь угаасаа унших, бичих талдаа сонирхолтой байсан учраас сэтгүүлч гэдэг одоо нэг юм төсөөлөл нэг талаар ааваар дамжаад за нөгөө талаар бол яг нөгөө хэл уран зохиол дуртай байсан учраас 7 дугаар ангиас л ер нь нэг сэтгүүлч гэдэг нэг юм төсөөлөлтөд яваад идэг гэсэн. Миний мэрэгжил ирээдүйд би тийм ийм хүн болно гэдэг нэмд 7 дугаар ангийн зохион бичлэг дээр бол гарцаагүй л яг сэтгүүлч болно гэж биччихсэн нь бол санаж идэг. За тэгээ 10 дугаар ангиа төгсөөд нөгөө эсэлтийн шалгалт өгөөд Германы инженерийн бэлтгэлд одоо нөгөө жагсаад за тэгээд Герман хэлээ төгсөөд нөгөө жагсаалтаараа дээгүүр орох юм бол өөрсдийнх нь өссөн мэрэгжлийг сонгох боломжтой байдаг харьцангуй. За тэр нэлийн дээгүүр орсон учраас сэтгүүлч мэрэгжлийг одоо сонгоод тэгээд тухайн үеийн одоо Лайпцигт зүүн Германд штэ. Тэг Лайпцигт
хэлний бэлтгэл дахиж нэг жил хийгээд тэгээд одоо Карл Маркс их сургуулийн тухайн үеийн бол одоо сэтгүүлчдийг бэлтгэдэг хамгийн том сургууль байсан. Тэр сургуульд сэтгүүл зүгээр сурсан. Гол нь яг хамгийн одоо гоёч гэдэг ч юм уу, азтай, аз завшаантай ч гэдэг ч юм уу, бас хүн болгонд олдоод идэг нэг тийм том үйл явдал болсон нь дөнгөж одоо 2 дугаар курстээ сурч байхад зүүн баруун Герман нэгдсэн шүү дээ нөгөө. Хуучин социалист Монгол болоо социалист орнуудаараа хоорондоо нөгөө солилцооны оюутны солилцооны хөтөлбөртэй засгийн газрын тэтгэлгээр явж одоо суралцдаг байсан болоо зүүн Герман маань одоо намайг 2 дугаар курст байхад 2 баруун зүүн 2 Герман нэгдээд хөтөлбөр бүтнээрээ солигдоод дахиад цааш нэр баруун Германы сэтгүүл зүүн хөтөлбөрийг дахиад эхлэх 2 жил сурцсныхан дараа нэг тим юм болж исэн. Тэр бол миний бодлоор бас их завшаантай юм болсон. Яагаад тэгэхээр зүүн Германы системийг ч мэдсэн. Тэгээд сэтгүүл зүг яаж заадгийг, сэтгүүл зүг яаж ажилтгийг гэдгийг ч ерөнхийд нэг сураад авцсан. За тэгээ барууны профессорууд ирээд барууны хөтөлбөрөөр дахиад сэтгүүл зүгээр сураад өөрөөр хэлбэл одоо нэг арай тийм арчилсан чөлөөт гэгдэх тэр орчин сэтгүүл зүй юу яах хэвээр энэ сэтгүүлч яах хэвээр ингэдэг ийм нэг одоо туулаагаар нэг сумаар 2 туулаа сайн сумаа бодож байна. Тим юм болсон. Тэгээд одоо ерөнхийдөө бол яг сэтгүүлч мэрэгжилтэй. Гэхдээ одооны миний ажиллаж байгаа ажил бол судалгаатай бас их холбоотой. Тэгэхээр яг одоо сэтгүүлчээрээ төгсчөөд би өөрөө тэндээ бас Германда одоо 2 баруун зүүн Герман төгссөний дараа Лайпциг их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Докторийн зэрэг хамгаална гэдэг чинь үндсэндээ бол судалгаа шинжилгээрүүгээл ер нь нэлээд явж ийн л гэсэн үг л дээ. Тэгээд тийм болохоор одоо яг би бол сэтгүүлч мэрэгжилтэй. Тэгээд сэтгүүлчийн салбарт ажилладаг. Одоо нэлээд тийм голлох үүрэгтэй их мэдээллийн салбарын одоо мэрэгшүүлдэг, сургадаг, тэгсэн мөвдөө бас судалгаа хийдэг ийм байгууллагад одоо 28 жил ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол хүссэн юмаа сурсан, тэгээд сурсан юмараа хүссэн одоо дуртай ажиллаа хийж байна л гэж хэлж болох байх та. Тийм байна. Яалтчгүй л аав ээжийн мэрэгчлийг нөгөө хүүхдүүд харж өсөхдөө тий яг л одоо тэр мэрэгжил рүү дурлаа татагдаад орчдөг. Тэгэд таныг бол ерөөсөө би бол анх оюутан болохын л мэднэ. Тэгэл хэвлийн хүрээлэн рүү ингээл дадлагт мэдээнэггүйгээл тэгэл мөнх мандах захирал байсан. Тэгээд одоо хэвлийн хүрээлэн маань энэ жил 30 жил тохиосон 28 жилд нь яг хэвлийн хүрээлэнд ажиллажээ. Тэгээд яг л бид хэд бол хэвлэл мэдээллийн одоо салбарын сэтгүүлчид бол хэвлийн хүрээлэн гэдэг байгууллагын одоо маш олон одоо мэрэгшүүлэг, сургаалт, төсөл, клуб тий ажлуудад бол хамрагдаагүй сэтгүүлчид бол бараг л байхгүй бах. Тэгэд миний мэдхийн бол анх 2007 онд анх би сэтгүүлчээр ороод хэвлийн хүрээлэнгийн ногоон дэлхий гэж клубд хийсэл явчихлаа. Дараа нь тэгэл одоо гендрийн төрлөөрчдөг сэтгүүлчд гэл ингээл нэгдээл явчихлаа. Манай одоо ажлын сэтгүүлчид ч гэсэн хүүхэд клуб, эдийн засгийн клуб гэх яг ингээ хуваагдал хин нь хаана орох вэ гэж бүр ярьдаг дотроо. Тэгэл яг сонирхолтой дагаал би эдийн засгт нь орлоо, би хүүхдэд нь орлоо гэж явдаг байсан. Тэгээд тэрнээс хойш бол маш олон зүйлийг ингээ сураа явахад хэвлийн хүрээлэн гэдэг байгууллага байж ч энэ өөрөө бол ингээ төрийн байгууллага биш шүү дээ тий. Төрийн бас байгууллага гэж явдаг. Гэсэн хэрнээ Монголын 4 дахь засаглал буюу одоо тий хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хэвлэл мэдээллийнхнийг чадварчуулж яадаг. Тэгээд нэг талдаа баг ингэж хурцлж яадаг, эрэлдэг байгууллага гэж ойлгодог байхгүй. Тэгээ яаж яваа та хэвлийн хүрээлэн рүү бас ингэж яваад орчоо тий. 98 онд би докторийн зэргийг хамгаалаад дууссан. Тэгээ ерөнхийдөө бол дуусчих үеэсээ л Монгол руу буцна. Буцахаараа би юу хийх вэ гэдгийг бодож байсан. Тухайн үед бол ер нь ялангуяа баруун Герман, зүүн баруун шилжснээс хойш монголчууд бол ер нь 8 хийдэг, тий ажилдаг, тэгээ тэнд амьдрах болол нэх нэмэгдсэн. Ер нь Монгол руу нэг буцаад байдаггүй байсан. Намайг Монгол руу буцна гэхэд бол хүн бараг гайхаж ирсэн. За хүрээд ирчихээр бас юугаа хийж ирсэн гэх хүмүүс бас олон л байсан. Тэгээд
ер нь яг Монгол руу буцаж исэн хүмүүсийн ер нь эхний л одоо цөөхөн хэдэн хүмүүсийн нэг нь л байсан л та 98 онд Монгол буцаж ирэхдээ ирэхээс өмнө ер нь докторийн ажил хийж хахад миний сэдв Монголын хэвлэл мэдээллийн хөгжилтэй холбоотой түүхтэй холбоотой байсан учраас хид удаа Монголд ер нь ирдэг сонин хэвлэл уншдаг судалгааны материалыг цуглуулах гэж жилдээ бараг 2 удаа Монгол ирчдэг байсан. Тэгж явж байгаад нэг сонин дээрээс хэвлийн хүрээлэн гэдэг байгуулагдсан тухай жижигхэн мэдээ уншсан тийм. За тэгэл тэр мэдээг уншаал за энэ яг миний очих газар байна гэд бодцсон. За тэгээ 98 онд Монголд ирчээд ганц 2 сар гэртээ нэг жоохон амарч агаад хавар нь хэвлийн хүрээлэн рүү яваад орсон. Захирлынхаа өрөөрөө бүр шууд яваад орсон. Хоёрын захирал их хот захирал байж исэн намайг очиход бол яг өрөөндөө сууж таараад. Тэгээд би ер нь шууд л би одоо танад ажилламаар байна. Шууд хүсэлтэй. Би ажилламаар байна. Намайг авах боломж байна уу? Би одоо ингээд ийм сураад хүрээд ирлээ гэд ингээд очиж исэн. Тухайн үед бол албаа мэдээж төрийн бус байгууллага тэгээд төсөл олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүждэг. Тэгэхээр чинь гүгээд ороод ирсэн хүн болгоныг шууд ажилд авна гэж байхгүй шүү дээ. Оронтоо мөнгө ямар байдгийг байгаа. За тэгээ оронтоо бол байгаагүй. Гэхдээ тухайн үед намайг төслийн менежер Йорген Рингард яг тэр үед Монгол байж тараа. За дээрэс нь Нүүбийн сайн дурын ажилтан Мустафа Эрич гэдэг энэ хоёр хүнтэйгээ намайг уулзуулаад гурван талаасаа баахан одоо шалгааж байгаа. За ямар ч байсан иймэрхүү хүн байгааг мэдээд авлаа. Тэгээ бид нар ажил оронтойгоор бол дууднаа гэлдэгсэн. За тэгээд хэдхэн сарын дараа 2 сарын дараа намайг буцаагаад дуудсан. Тэр нь болохоор телевизийн сэтгүүлчдэд зориулсан Петер Штайш гэдэг одоо манай сэтгүүлч ялангуяа дундаас дээш насны сэтгүүлчд одоо сайн мэддэг телевизийн сэтгүүлч багш. Тэр багшийн одоо сургалт зохион байгуулахаар боллоо. Тэгээд энэ сургалтын дээр чи ирээд нэг талаар орчуулагчаар нөгөө талаар бас зохион байгуулах дээр ингээд туслаад ингээд ажиллаадахаараа гэсэн. Тэгээд тэр сургалтын дээр би анх удаага хэвлийн хүрээлэнд ажиллаж исэн герман багш болохоор герман Монгол руу одоо бичгийн орчуулгуудыг хийх дасгал одоо нөгөө оролцогчдод тараах материалуудыг орчуулад техник тусалцааг нь хийгээд ингээд явсан. За тэгжит л удаачгүй одоо нөгөө Данидагийн санхүүжилттэй хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааны төсөл эхлээд тэгээд тэр судалгааг яг гардаж авч явах даад завшаан боломж оронтоо гараад ингээд тэр жилдээ 10 сард хэвлийн хүрээлэнд ажилд орж исэн. Тэгэхээр бас л ер нь миний ингээд эргээ бодохоор ер нь зам дандаа л их шолоохон л байсан. Тэгээл зэтгүүлч болно гээл болсон. Тэнд сурна гээл сурсан. Сурж байхдаа за доктор хамгаалсан даа гэж бодсон. Тэгээл хамгаалсан. Хамгаалахдаа бас нөгөө тэтгэлэг докторант байхдаа одоо нөгөө сангуудаас улс төрийн сангуудаас тэтгэлэг олно гэдэг бол бас их өрсөлдөөнтэй юм жоохон ер нь нэг тийм амаргүй зүйл байсан. За тухайн үед бол би бас Фридрих Науманы сангаас докторантурын бүтэн одоо тэтгэлгийг олж авч суралцж исэн. За тэгээ суралцаад байх хугацаанд бас 800 одоо нөгөө тухайн тэр сангаас тэтгэлэг авдаг байсан. 800 мянган гадаадаас Монголын ганц төлөөлөгчөөр одоо Бундстаг холбооны бүх 8 герман улсын парламент Бундстагт олон улсын одоо залуу манлайлагчдын хөтөлбөрт одоо дадлага хийх ийм боломж гарч исэн. За тэрийгээ дөгсөөд дөнгөж дуусангуудаа доктор хамгаалж дуусаад Монголд очингуудаа шууд хэвлийн хүрээлэн рүү гүйж очиад тэгээд ингээл одоо хүртэл байж гин хэвлийн хүрээлэндээ 28 жил нэг мэдсэн ч бас их хурдан. Тийм маш хурдан өнгөрч байгаа хэрнээ маш их зүйл өрнөсөн байгаад байгаа. Тэгээд гадаадд сургууль төгсөх. За тэр тусмаа яг тэр цаг үед Герман улсад тий бүр ингээд баруун зүүн Европ нэгдэж хахад хоёр одоо Германы одоо хэвлэл мэдээллийн байгууллагын онцлогтойгоор ингээд төгсөх үеийн тэр одоо таны ингээд тий тэндээс сурч авсан олон зүйлс. За тэгээд тэрнээс гадна эргээд энийг бас яг Монголын хөрсөн дээр Монгол сэтгүүлчид маань ч гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч гэсэн энэ зүйлийг бас ингээд хийгээд аваа яваасаа гэдэг тэр зүйл одоо ингээд өвлөгдөөд явж байгаа зүйл юу вэ?
зөндөө их юм биш байна л да. Яг намайг бас манай одоо надтай хамт ажилладаг хүмүүс миний ойрын хүрээллийнхэн намайг одоо нэг герман сургууль төгссөн болохоор ер нь герман хүн шиг л гих гээд байдаг тал байдаг. За тэр нь юу гэхээр нөгөө цаг барихыг шаардах. Нэг аль болох юм яг таг хэлсэн болвол яг хийх ёстой. Үгэндээ хэлсэн үгэндээ заавал орох ёстой гэдэг ч юм уу. Хариуцлагатай байх ёстой, нэгт нэм байх ёстой энэ төр гэдэг ийм зан чанар бол нэг талаар бол яг үнэхээр яг германаас бол сурдаг. Тэгээд сурхаас ч өөр угаасаа л өдөр тутмын амьдрал тийм л орчинд л амьдарч ажиллаж байгаагаас хойш өглөө хичээлдээ явахдаа одоо юу гэдгийг те 12 минут би ингээд нөгөө трамвайгаар сургууль хүртэл явна. 2 минут автобус хүлээн 7:34-ийн одоо трамвайнд суухын тулд би байрнаасаа гараад 3 минут алхаад автобусны буудлын дээр очино. Тэндээс цаашаа буучгаар би 5 минут сургууль руугаа алхана. Тэгээд хичээлдээ би яг тэдгээд орно гэдэг яг ийм минут секундээр төлөөлж амьдраа сурчгаар чи яг л тэргүүрөө тэр чи өөрөө хөвшил болчихдог. За дээрэс нь тэр одоо нөө бүх юм яг цаг барьдаг гэх тэр соёл юм уу одоо юу гэдгийг те ерөөсөө нийтийн тээврийн цагийн хуваар хүртэл яг таг хоцорлоо ч гэсэн 2 минутын дараа ирнэ гэдэг нөгөө хуваар нэг электрон самбар дээр гарч идэг ч юм уу тэр болгон чи өөрөө ингээд юмыг амьдралыг аюу сайхан зохицуулаад өгчдөг их амар болгочдөг. Дээрээс нь төлөвлөө сурчдаг. За тэгээд яг тэргөөрөө л одоо ер нь тэгэл ясмахан шингэсэн сурцсан байдаг учраас тэрийг энд ирээд ингээд бас байгууллага дээрээ ажил дээрээ хүмүүсээс ингээд шаардаад нэхэд байдаг нэг тийм тал бол байдаг. За сэтгүүл зүй хэл мэдээлэлтэй холбоотой гэх юм бол бас л ер нь яг бас л нөгөө мэрэгжлийн хариуцлага тэгээд мэрэгжлийн одоо нөгөө сэтгүүл зүй гэж ер нь яагаад ийм мэрэгжлийн одоо үйл ажиллагаа байх ёстой. Энэ чинь өөрөө ингээд нөгөө ёс зүй хариуцлага нэгт байдал гэдэг юмтай салшгүй холбоотой байгаад байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө хим хэмжээгээ баримтлах энийг бүр ягштал ингэж өөрийн болгож мах цусандаа шингээх ёстой. Тэгжээж бид нар өнөөдөр мэрэгжлийн сэтгүүл зүй одоо яг байх ёстой хэм хэмжээнд нь хөгжүүлнэ гэдэг нэг тэр итгэл үнэмшил бол одоо манай хүрээлэнгийнхэн бүхий сургалтанд хэрэгжүүлж байгаа бүх судалгаа ямар ч ажил зохион байгуулсан гэсэн яг л одоо чин сэтгэлээсээ тэгээд одоо хамгийн өндөр хариуцлагатайгаар хамгийн одоо байж болох чанар өндөр чанартайгаар хийх ёстой гэдэг нэг ийм итгэл үнэмшлийг бол би бас сурч байгаа үедээ л ер нь өөртөө шингээж авсан байх. Магадгүй гэхдээ бүр ийм хүүхэд байх үеэс бас зарим одоо ийм нэг нягт нэм байж гэдэг ч юм уу юм бол бас манай гэр бүлд манай аавас бас үүдэлтэй л дээ ер нь болвол тэгээд залгуулад бас тэр герман сургууль төгссөн нь эргээд нэг юм одоо олтол ажил дээрээ заримдаа бас хүмүүст нэлээд заваад юм шиг байгаамаа одоо нэг монголч өөрөө ингээд нэг цаг барьдгүй нийгэм учраас эрх чөлөөтэй хүмүүс байгаад идэг. Тэгтэл тэрэн дотор нэг юм жижигхэн одоо нэг арал шиг юм байгуулчаар тэрэн дотроо ингээд хариуцлага яриад ёс зүй яриад цаг барих тухай юм яриад ингээл байх гал идэгин. Гэхдээ миний бодлоор бол ер нь ингээ ямар ч байгууллага за хэвлэн хүрээлэн бол угаасаа төрийн бас байгууллага тий бид нар одоо өөр хинээс ч мөнгө төрөөс мөнгө авдаг. Тий ямар нэгэн бизнес наймаа одоо хийгээд байхгүй. Одоо ямар нэгэн үйлдвэрлэл хийхгүй байгаа. Яг хөө бидний сургалт судалгааг бол одоо үйлдвэрлэл гэж хэлж болох л байх л та. Гэхдээ ер нь бол ашигын бус нийгмийн сайн сайхны төлөө ажилдаг санхүү мөнгөө ер нь бараг 100% өөрсдөө босгодог. Тэр утгаараа бол хараад бус байж чаддаг. Өөрсдийнхөө яг тэр байх ёстой тэр хэм хэмжээг баримталж ажиллах одоо тэр боломжийг өөрсдөө бүрдүүлээд ажилдаг. Тэгэхээр тийм байхын тулд мэдээж эрэг одоо нэг тийм задгай замбраагүй хариуцлагагүй ерөнхий тэ төлөвлөгөөгүйч гэдэг ч юм уу тийм байдлаар явах ерөөсөө ямар ч боломж байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бидний одоо хэвлэн хүрээлэнгийн санхүүгийн хамгийн гол их үүсвэр бол олон улсын хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрүүд олон улсын түншлэл гэж байдаг. Тэгэхээр
төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа одоо олон улсын засгийн газрууд, олон улсын хөгжлийн байгууллагууд мэдээж эрийг найдвартай хариуцлагатай тэр одоо ард түмний хандвар босгосон мөнгөч бай тий. Тэрийг бол хариуцлагатай зарцуулах ёстой байдаг учраас эргээд тэр тэтгэлэг одоо грант төсөл хөтөлбөрийн санхүүжилт өгж байгаа тэр байгууллагаас өндөр шаардлага шаардсан шүү дээ. Тэгэхээр тэр шаардлагад нийцс ажиллахын тулд л одоо бид нар бол хүн болгон ажлын байран дээрээ бүгдээрээ юм хариуцлагатай байх, цаг барих, төлөвлөлт сурах, тий цаг хугацаанд юмаа өгөх одоо юу гэдгийг энэ болгон тий маш чухал байдаг учраас ингээл нэг юм ургаас ямар ч юусэн одоо хувийн шинж чанар тэгээд ажил мэргэжлийн онцлог суралцж исэн тэр газрын соёл одооны миний ажиллаж байгаа байгууллага энэ бүхэн хоорондоо нэг тийм холбоотой л үнэхээр тийм байна. Тэгээд сэтгүүлчдийн хувьд яалтчгүй хэвлэлийн хүрээлэн гэдэг газраас яг өөрийнхөө магадгүй би ямар төрлөөр бичих, ямар төрлөөр дуурах, ямар агуулгыг нийгэмд хүргэх нөгөө хэвлэн мэдээлэх нийтлэг тэр үүргийнхаа дагуу би хөгжих ёстой вэ гэдгээ олж харж чиглүүлэгдэж явдаг газар гэж ойлгодог. Одоо ингээд сэтгүүлчт маань ингээд нэгдээд байж хахад эдийн засгийн сэтгүүлчдийн клубийнх ингээд яг нөгөө хэвлэлийн хүрээлэнгийн тэр зохион байгуулсан зүйлээр одоо сүүлийн үед бол ялцчгүй одоо бүр нөө сошиал одоо дижитал маш дэлгэрэнгүй хөгжсөн байгаа учраас тийшээ одоо сургалтууд маш их явж байна. Тэгэхээр яг энэ нөгөө мэргэжлийн сэтгүүл зүйд газарчилнаа гэдэг энэ урайнд ор яалтчгүй Монголд бол нөгөө ардчилсан сэтгүүл зүй гэдэг зүйлийг бэхжүүлэх, сэтгүүлчдийг мэрэгшүүлэх, хэвлэл мэдээллийг ийм хараат бус байх дээр нь туслах гэдэг ч юм уу олон зүйлийг хийдэг. Тэгээд танахаас яг энэ Deutsche Welle гэдэг Германы энэ эдний сургалтыг бол бүр ягштал айгуу сайн заадаг байсан санаж байна. Надад бүр ном нь хүртэл байдгийн. Тэгээд манай радио ч гэсэн яг Deutsche Welle-гийн яг тэр аргачлалаар явааддаг байхгүй юу? Австралийн Куртник сургууль Deutsche Welle-гийн юунууд гэдэг. Тэгэхээр ингээд яв цавт хараад бид нар ч гэсэн яг тэнд очиод дахин мэрэгшихтэй их дуртай байдгийг. Тэгэхээр таны хувьд яг тийм Герман сургуулийг төгсөөд ирээд яг одоо Монголд яг хэвлэл мэдээллийн энэ ардчилсан зах зээл, ардчилсан одоо хэвлэл мэдээллийн эрхчлөө гэдэг зүйл байна да гэдгийг тэр одоо Deutsche Welle-гийн тийм сэтгүүл зүүн зүйлээр өгсөн гэж би ойлгоод байгаа. Зөв үү? Яг хэвлэлийн хүрээлэн чи 96 онд анх байгуулагдахтаа Даны олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр тий байгуулагдсан. Данидагийн төслөөр байгуулагдсан. Анх байгуулагдахтаа бол Даны сэтгүүл зүйн сургуулийн багш нар Монгол бүр ажиллаад энэ суурин амьдраад ажиллаад хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курс буюу 6 сарын одоо өдөр болгон бүтэн өдрөөр танхимаар хичээлдэг байсан. Тэр сэтгүүл зүйн дээд курсын хөтөлбөрийг боловсруулад давхар тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ манай багш нарыг сургаад чадваржуулаад ингээд явсан байдгийг. Тэгэхээр ерөнхийдөө бол Deutsche Welle Академитэй бол бид нэр олон жил хамтарч ажилласан. За Германы сэтгүүл зүй, Германы одоо сургалтын хөтөлбөр ном гарын авлагыг бол маш их ашигласан. Гэтэ ер нь бол энэ нөгөө барууны сэтгүүл зүйн хэмжээ бол германч ба дайнч вэ ижил төстэй зарчим, ижил төстэй системээр явж байгаа. Манай онцлог хэвлэлийн хүрээлэнгийн онцлог бол хийнгээ суралцах зарчим дээр одоо ер нь бүх сургалт чадваржуулах үйл ажиллагаагаа яг энэ зарчмын дагуу одоо боловсруулж, бэлдэж, дадлах, хэлгэж тэгж явдгийг. Тэгэхээр тэр нь яагаад вэ гэхээр ялангуяа сэтгүүл зүйн салбар дээр бол одоо мэдээ гэж юу вэ гэдэг ингээд нөгөө тодорхойлолт уншиж өгч ингээд онол зааж өгөх бол маш их үр дүнгүй тийм учраас хийж үзэх хэрэгтэй тий. Одоо мэдээ гэдэг юм бол одоо ингээд олон бүрэлдэхүүн хэсгээс за яг ингээд нөгөө эхлэл хэсэг, лид хэсэг яг ямар байх ёстой юм те юу орох ёстой, юу орохгүй байх ёстой, их сурвалж одоо ямар төвштэй ямар төрлөө их сурвалж байх ёстой юм. За тэгээд ерөнхийдөө мэдээ ямар бүтцтэй байх юм. За үзэл бодол гэж юу юм. Гэх мэтчил ингээд нөгөө алхамчлаад, детальчлаад ингээд заадаг тэр болгоныг заасан юм аа. Заавал хийлэгжээж өөрөөр хэлбэл мэдээг нь бичүүлээд гадагшаа гараад ярианд явуулаад тэрийг нь буулгаад судалгааг нь хийлгээд ингээд бүхнийг хийлэгжээж сургадаг ийм онцлогтой. Бөгөөд тэр онцлогтой заах арга барилыг бол одоо анхны манай Даны сэтгүүл зүйн сургуулийн багш нар манай багш нарт одоо зааж сургаж одоо хүртэл бид нар яг энэ заах арга барилаа
аль болох алдахгүйгээр ямар ч төрлийн сургалт явуулсан гэсэн аваад явахыг хичээж байгаа. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бид нар бол насанд хүрэгчдийн сургалт одоо эрхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс бол ихэнхдээ яг одоо ямар нэгэн практик зүйл аваад шууд дараа маргааш нь гараад ажил дээр ашиглах боломжтой тийм зүйлийг л хайж явж идэг, тийм зүйл сураад одоо шууд хэрэгжүүлэх боломжтой тэр зүйл хэрэгцээтэй чухал байдаг учраас одоо тэр хийнгээ суралцах зарчим буюу ямар ч сургалт байсан гэсэн заавал хийлэгдэг, хилдэг, ярьдаг, хоорондоо хэлэлцдэг, бичдэг, судалдаг, зураг авдаг, одоо юу гэдгийг те эвлүүлдэг, тэр бүхнийг хийлгэж одоо сургадаг, хийлгэж хийнгээ одоо хийлгэнгээ хажуугаас нь хэлж ярьж зааварчилж ийм нөгөө зарчмаар ажилладаг учраас энэ зарчим манай одоо хамгийн гол онцлог нь байдаг. За яг арчсан сэтгүүл зүг ярих юм бол эхнээсээ аваад одоо хүртэл бид нар бас л одоо яг нөгөө үзэл бодол гэдэг юм, хувь хүний үзэл бодол гэдэг юм чинь сэтгүүл зүгээс харьцангуй ангид байх ёстой. За мэдээж эрэг үзэл бодол одоо ордог жишээлбэл одоо нөгөө тойм сэтгүүл зүг одоо тухайн сэтгүүлч ямар нэгэн зүйлд одоо байр сууриа илэрхийлдэг, дүгндэг ийм төрлийн одоо жанр сэтгүүл зүйн одоо төрөл зүйл байх боловч хамгийн гол төрөл зүйл бол ихэнхдээ л одоо ер нь баримтад тулгуурласан үзэл бодлоос ангид те дүгнэлт хувийн дүгнэлтээр тулгуурлахгүйгээр гэл ийм байх хэрэгтэй гэд маш энгийн наад захын зарчмуудыг бол бид нар нэгдүгээрт одоо заадаг, хоёрдугаар тэдгээр зарчмууд маань хэр хэрэгжиж гэнэ вэ гэдгийг судалдаг, ажигладаг. За эргээд судалгаандаа за тэгээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад удирдлагуудад зөвлөгөө өгдөг. За бодлогын зөвлөмж гаргадаг, мэтчлийн ингээд сургалт судалгаа зөвлөгөө гээл энэ бүхнийг зэрэгэл хийгээл явж байгаа да. Нөгөө сургалт тэгээ судалдаг гэд те тэгээд эргээд одоо зөвлөдөг гэд саяхан манай радио бол таныг ураад яг одоо радиогийн салбар Монголын хэвлэл мэдээлэл ямар байна вэ гэд мэдээлэл зөвлөмж аваад ингээд яриа өрнүүлж яхад хэвлэлийн эрхчлөө гэж ярьж байгаа те дэлхийн хэвлэлийн эрхчлөөний маань индексээр бол манай Монгол улс наашаа агсан ч гэсэн бас ийм асуудлууд байна гэд. Тэгээд ингээ харахаар мэдээж одоо улс их орны нөхцөл байдал олон зүйлээс анзаарагдаж харагдах ч гэлээ. Яг л үнэхээр ийм хараат бус хэвлэл мэдээллийнхнийг яг ингэж хурцлж идэг байгууллага байхгүй бол бас манайх хаана явж явах бол доо гэдэг нэг бодол надад бол яг тухайн үед төрж исэн. Одоо ч гэсэн ингээ яриад байж хаад төрж байна. Тэгэхээр сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн яг тэр 4 дахь засаглалын ажлаа хиймээр байсан ч гэсэн олон зүйлтэй нүүр тулдаг штэ тий. Олон зүйлтэй нүүр тулаад тэр ажлыг хийж чадхаа болдог үед ч байна тий. За бүр одоо бол ингээл хоригдох үед ч гэсэн байна штэ. Яг энэний тэр халуун одоо мэдээллийг та бас хуваалцал. Яг хэвлэлийн эрхчлөө байна уу байхгүй юу гэдэг нэг юм их маш их өргөн хүрээний асуулт байна. Тэгээд тэр асуултанд одоо нэг үгээр хариулахад бол хэцүү байдаг. Нэг олон зүйлээс шалтгаалдаг учраас за нөгөө талаар сэтгүүлчдийг одоо бас юм буруутгах ч юм уу одоо хөдөлгдсөн сэтгүүлчд гэж одоо сүүлийн маш их ярьж шүү дээ. Тэгээд ийм сэтгүүлчдийг үзээ ядах эсвэл хоморголч одоо нийтээр нь одоо тийм нэг юм тийм нэр хорч өгөх одоо дормжлох одоо эрс эсэргүүцэх гэдэг ч юм уу маш хатуу шүүмжлэх гэдэг ч юм уу ийм хандлага бол их түгээмэл байгаад байгаа юм. За мэдээж хэрэг шүүмжлэх шалтгаан байгаа бол шүүмжилж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс саяхан ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр энэ оны ихээр Монголын хэвлэл мэдээллийн доктортой байдлын үнэлгээ хийсэн. За доктортой байдлын үнэлгээ гэдэг маань бол үндсэндээ сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад тэр үндсэн нөгөө 4 дахь засаглал буюу одоо эрх мэдлийг хянах тий иргэдийг үнэн зөв бодит тэнцвэртэй мэдээллээр хангах, ил тод байдлыг хангах тэр үүргээ биелүүлэхийн тулд тодорхой орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай. Тэр орчин нөхцөлийг одоо бий болгож бүрдүүлж ээж тэр орчин нөхцөлийн дагуу одоо энэ одоо хэвлэл мэдээллийн байгууллага өөрөөгөө авч явах чадвартай буюу доктортой үйл ажиллагаа явуулах одоо боломж нь бүрднэ. Тэгэхээр тэр доктортой үйл ажиллагааны боломж нөхцөл ямар байна вэ гэдгийг манай одоо судалгаагаар тогтоох гэж хичээсэн. Тэр доктортой байдал буюу за нэг энэ байгууллага жишээлбэл танай энэ 104.5 гэр бүлийн радио
гэдэг нэг юм хэвлэл мэдээллийн байгууллага байна шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулахын тулд нэгдүгээрт мэдээж эрэг санхүү эдийн засгийн одоо тодорхой хэмжээний орлого, тогтвортой орлого байх ёстой. Хоёрдугаарт бол тогтвортой одоо боловсон хүчний одоо нөхцөл бололцоо байх ёстой. Боловсон хүчний ажлын нөхцөл бололцоо гэдэг нь бол тэр хүмүүс цалингаа авч явах ёстой. Тэр хүмүүс ажил мэргэжлээ дэвшлүүлэх боломжтой байх ёстой. Эрх зүйн хувьд хамгаалагдсан байх ёстой гэх мэтчлэн. За тэгээд дээрэс нь улс төрийн орчин нөхцөл буюу одоо төрөөс юм уу улс төрийн зүгээс тухайн одоо хэвлэл мэдээллийн байгууллага жишээлбэл танай байгууллагад өдөр болон уцтаад дарамтлаад одоо тэрийгэ болноод мөнх мантайхан яриаг хас бойл гэдэг ч юм уу те ийм дарамт ирэхгүй өөрсдөө шийдвэрээ гаргадаг, өөрсдөө зочноо сонгодог, өөрсдөө хөтөлбөрийнхөө одоо бүтцийг бий болгодог, одоо өөрсдөө ярих асуудлаа хинээрч заалахгүйгээр хинээрч дарамтлуулахгүйгээр сэдвээ асуудлаа их сурвалжаа сонгодог. Сонгосон одоо тэр сэдвэрээ чөлөөтэйгээр нэвтрүүлгээ бэлтгээд түгээдэг тийм боломж нь бас байх ёстой. Энэ нэг талаар улс төрийн нөгөө талаар эрх зүйн хамгаалалт гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуулиар бас далаалгаад одоо танаа тэр сэтгүүлч чинь тэгсэн учраас гэд ингээд одоо цагдаа шүүхэд дуудах тий хэрэг үүсгэх, дарамтлах, торгуул шийтгэл оноох гэх зэрэг ийм одоо үндэслэлгүйгээр шүү дээ тий үндэслэлгүйгээр ингэж дарамтлах энэ боломжгүй буюу хууль эрх зүйн хамгаалалт нь байж ах хэвээр. За тэгээд мэдээж эрэг сэтгүүл зүйн мэрэгжлийн одоо тэр нөгөө боловсон хүчний нөхцөл байдал дотор бол мэрэгжлийн мэдлэг, ур чадвар одоо ёс зүйн хэмжээ, өөрийн зохицуулалт гэх зэрэг ийм зүйлс нь бас байх хэвээр. Хэрэглэгчид бас өөрсдөө Монголд одоо чөлөөтэй хэвлэл мэдээлэл, доктортой үйл ажиллагаа явуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь юу вэ гэхээр иргэд одоо магадгүй битэрийг сонсож байгаа хүмүүс сонсогчд сэтгүүлчд хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг чинь жишээлбэл фэйсбүүкээс ялгаатай юм аа. Одоо магадгүй энэ нэвтрүүлгийг фэйсбүүкээр ямар нэгэн байдлаар одоо хүлээж авлаа, эсвэл нэвтрүүлгийн тухай ямар нэгэн контент авлаа гэж бодоход за энийг бол 104.5 гэр бүлээр хааж хэвлэл мэдээллийн байгууллага одоо энэ контентийг бэлтгэсэн байна. Магадгүй өөр нэг ижил төстэй яриа бол хувь хүн өөрөө нэг одоо бичлэг хийгээд тавьсан хүний контент байна гэдэг ийм ялгааг бол мэддэг. Өөрөөр хэлбэл хаанаас хэн бэлтгэж авсан, ямар зорилготойгоор бэлдсэн агуулгыг би уншиж сонсож байна вэ гэдгийг мэддэг. За тэр дундаа сэтгүүл зүй гэдэг юм чи мэрэгжлийн үйл ажиллагаа. Мэрэгжлийн үйл ажиллагаа гэдэг нь бол сэтгүүлчид одоо баримт нотлоготой ажиллах мэрэгжлийн үүрэг хариуцлагыг хүлээдэг. Мэргэжлийн тодорхой үйл явцаар дамжиж контент бүтдэг. Одоо жишээлбэл хяналт бодлого тий редакцийн бодлого ч гэдэг ч юм уу тий ийм мэргэжлийн хяналт байдаг, дотоод хяналт. Тэгэхээр ийм үйл явцаар бэлтгэгдэж байгаа учраас сэтгүүл зүйн одоо талбарын одоо сэтгүүл зүйн контент бол илүү найдвартай байх ёстой. Сэтгүүл зүй хараад бус доктортой ажиллаж ийж би өнөөдөр Монгол улсад юу болоод өнгөрч байна вэ гэдгийг мэдих тэр боломж надад бүрднэ гэдгийг ойлгодог, мэддэг байх нь маш чухал. Яагаад чухал вэ гэхээр одоо төр засгаас хэн нэгэн одоо юу гэдгийг өрөөсгөл одоо хувийнхаа ашиг сонирхлоос болоод аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад редакцид нэвтэрж ороод одоо компьютерийг хурааж авах, нэгжлэг хийх тий эсвэл айлгах, дарамтлах, сүрдүүлэх, тоног төхөөрөмжийг нь хурааж авах. За манад одоо бас манай хэвлэлийн үрэлэнгээс бас дурдж сая бас одоо мэдээ контентууд бэлтгэж явуулж лээсэн. Сэтгүүлчдийн одоо ажил мэргэжлийн одоо ажиллаа хийгээд явж явах үед нь улс төрчдөөс жишээлбэл улсын хурлын гишүүдээс гэдэг ч юм уу тий тоног төхөөрөмжийг авч шийдэх, түлхэх, унгах одоо би нэр устд нь халдах бол энэ үхэнд одоо тий тэр ажил мэргэжлийн үйл явцад халдах багаж тоног төхөөрөмжт болно бид халдах ийм үйл явцууд бол болоод байгаа. Тэгэхээр энэ өөрөө эргээд нөгөө сэтгүүлчүүд аюул учруулж идэг. Нэг талаар бол айдас цензур, өөрийн цензурыг бий болгож идэг. Нөгөө талаар бол одоо үйл ажиллагааг шууд одоо таслан зогсоох юм уу ийм эрсдлийг бий болгодог учраас иргэд тэр сэтгүүлчч надад хэрэгтэй, надад үйлчилж байгаа, надад мэдээлэл өгөхийн тулд энэ хүмүүс тэнд гүгээд микрофон барьж байгаа гэдгийг ойлгодог
бөгөөд энэ сэтгүүл зүйн төлөө бас тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо илэрхийлдэг, хамгаалдаг. Ийм байх нь өөрөө доктортой сэтгүүл зүйн бас нэг чухал хүчин зүйл болчдөг тийм. Тэгэхээр яг энэ доктортой байдлын нөхцөл байдал Монголд ямар байна вэ гэдгийг 100-100-100 оноо хүртэл үнэлж үзээд 100 байх юм бол одоо хамгийн сайн байна гэж үзэхэд манайх бол 48 байсан. Өөрөөр хэлбэл одоо 50 оноонд хүрэхгүй тал хувьд нь хүрэхгүй буюу Монголын сэтгүүл зүйн маш хүнд нөхцөлд ажиллаж байна гэдэг ийм дүр зураг гарсан. Тэгэхээр энэ дээр бол сэтгүүлчд өөрсдөө үүрэг оролтоо гэхдээ энэ эрх зүйн орчин байх ёстой. Улс төрчид бол ингээд цэвэр сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн эрхчлөлийг хангах тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Эдийн засгийн боломж нөхцөл байх ёстой. Олон хүчин зүйл байдгийм аа. Тэгэхээр сэтгүүлчд бол энэ олон гинжин хэлхээний зөвхөн нэг нь учраас сэтгүүлчдийг одоо нийтээр нь доромжлох юм уу одоо нэр төрд нь халдах тийм энэ бол бас их маш өрөөсгөө шүү гэдгийг л хэлэх ёстой байна. Тэгэхээр тийм шүү. Тэгээд хоёулынх нь ярих цаг бүр маш одоо бага болсон байна. Тэгэхээр танаас нэг асуумаар байгаа зүйл одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ялцчгүй ингээд 48-д чагсаад байна тий. Ингээд хараат бус байдал нь ийм байна гэл ингээд ярихаар эргээд яг хэвлэл мэдээллийн байгууллагыг ажилуулж байгаа удирдлага гэдэг хүн өөрөө яг тэнд одоо мэрэгжлийн хүн байх, өөрөө улс төрийн хамааралгүй байх ч гэдэг юм ингээд маш чухал зүйл байгаад байдаг. Яг энэ дээр бас та нэг зүйлийг хэлж өгөөд айлаа өндөрлөө. Хэвлэл мэдээллийн удирдлага за сүүлийн жилүүд тараад байхад ерөнхийдөө бол ажиллаж исэн сэтгүүлчд хэвлэл мэдээллийн удирдлага болоод байгаа. Тэгтэл удирдах ажил тэр одоо хэвлэл мэдээллийн бизнесийг авч явах хэвээр менежер буюу одоо удирдлагын тодорхой хэмжээний бизнесийн удирдлагын арга барилтай хүн байх хэвээр. Нэгдүгээр, хоёрдугаар тэгтээ тэр бизнес бол бас нэг онцгой бизнес буюу сэтгүүл зүйн агуулга бэлтгэх тэр мэрэгжлийн үйл явц болон мөнгө олох үйл явц гэдэг энэ хоёр үйл явц тусдаа байх ёстой гэдэг тэр зүйлийг бол маш хатуу ойлгох ёстой. Орлого бүрдүүлэлт бол өнөөдөр яг ингээд сошиал медиа, цахим орчинд ингээд одоо маш их өөрчлөлт явагдаж байгаа энэ цаг үе сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлогын их үүсвэр, орлогын бүтэц бол тис ондоо болцсон. Тийм учраас тэр орлого бүрдүүлэлтийн тухай одоо бизнес хийх арга ухааныг мэддэг байх ёстой боловч сэтгүүл зүгээр өөрөөр нь бизнес хийж болохгүй гэдэг тэр юмыг л ойлгох маш чухал байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид мөнгө аваад тэргөөрөө мэдээ бичиж бол болохгүй. Тэр чинь мэрэгжлийн үйл ажиллагаанд харш юм аа. Тэгэхээр магадгүй одоо ном бичээд зараад олсон мөнгөөрөө сэтгүүлчтэй ажиллаулаад тэр сэтгүүлчт нь бол харин тэр мэрэгжлийн үйл ажиллагаанд захирагдах, хэм хэмжээндээ захирагдах тэр ийм тусдаа хоёр өөр үйл явц бизнес мөнгө олох үйл явцыг бол сэтгүүл зүгээр өөрөөр нь сэтгүүлчтэй даалгаа чи яваад мөнгө олоод тэр одоо хин нэгнээс компаниас мөнгө аваад ир гэдэг ийм юм бол байж болохгүй. Компани ч бас хувийн бизнес одоо сэтгүүл зүйд нөлөөлж байгаа юм бол зөвхөн улс төр биш шүү дээ тий арилжааны ашиг сонирхол гэж бас байна. Бизнес гэж томоохон компаниас одоо хандивч вэ ямар нэгэн орлого авчихсан байлаа гэж бодоход бол тэр орлогыг сэтгүүлч авч ирснээрээ буцаага тэр компани шүүмжлэхээс айдаг ч юм уу эвгүй байдалд ордог ч юм уу тийм нөхцөл бол байж болохгүй байгаа юм. Тэгэхээр энэ бизнес болон сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа хоёр тусдаа байх ёстой. Бизнес одоо хэвлэл мэдээллийн байгууллагыг аваад явж байгаа тэр хүн магадгүй хэрвээ сэтгүүлч байж байгаа одоо хэвлэл мэдээллийг удирдаад аваад явж байгаа бол орчин үеийн хэвлэл мэдээллийн бизнесийн одоо нөгөө арга ухаан тий орчин үед бизнес хаашаа явж гэнэ үү, орлого яаж бүрдүүлж гэнэ үү. За технологи хаашаа хөгжөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж одоо энд ялгарл бий болгож гэнэ үү, яаж фейсбુકээс ихэнх мэдээлэл авчаад байгаа тэр хүмүүст одоо хэрэгцээтэй байж үлдэх вэ гэдэг тэр юмаа бас мэдэж сурах шаардлагатай болчиход байгаа юм. Тийм учраас одоо энэ одооны энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удирдах явж байгаа хүмүүст бол бас их том сорилт хариуцлага гарч байгаа тийм шүү тийм ээ. За маш их баярлалаа. Тэгээд хоёулынх нь ярих цаг хязгаараа өндөрлсөн байна. Хамт байсан очирот мөнгө цэцэн маань өдрийн мэнд дамжуулсан байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид мэрэгжлийн одоо сэтгүүл зүй газарчилна гэдэг одоо сэдвээр хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал доктор Мөнх Мандахтай ярилцлаа. Тэгээд товчхон л байлаа. Зөндөл асуумаар юм байлаа. Тэгээ дараагийн удаа ч гэсэн бас яг энэ хэвлэлийн эрхчлөөний талаар олон яриаг бас өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны ажилд хамт олонд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа.
За Тод өнгө подкастын маань өнөөдрийн эрхэм хүндтэй зочноор хэвлэл хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мөнх мандах оролцсон. Тэгээд бид сэтгүүл зүүн одоо онцгой зүйлсийг ярихаас гадна одоо Мөнх мандах гэдэг хүний Тод өнгөийг бас багч гисэн гаргахыг зорилоо. Тэгээд эфирт баясаа модератороор цоомоо ажилласан эрхэм сонсогчдод амралтын өдөр ая тухта сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Хүн бүрийн түүх өөр. Гэхдээ тэдний дотор ижил нэг зүйл бий. Тэр юу вэ гэвэл хүн бүр хүсэл, мөрөөдөл, зорилготой. Өнөөдрийн зочны түүх таны дотор хүсэл эрмэлзэл, бодол ойлголтыг өгсөн бол түүнийхээ төлөө ямар нэг зүйл заавал хийгээрэй. Тод өнгө подкаст.